Hi guys. Өнөөдөр би болохоор болцооны мейкап бичлэг хийн. Тэгээд тосоо түрхээд нүрээ бэлтгэсэн байгаа. Праймер түрхдэг. Тэгээд праймераа түрхтэй болохоор ер нь бол бүх газраа л түрхдэг. Тэгээ хамар хэсэгтээ илүү ихийг түрхвэл ер нь мөвчлөлтийг чинь айгуу дараад тийм смooth нүур амар жоохон хавцсан л байна. Тэгтээ жоохон байж байгаа айгу олчиххоо. Одоо 3 цаг болж байна. Би цагийн өмнө сэрсэн. Дараа нь би ийм Novагийн ийм крем түрхдэг. Кремээ түрхдэг болохоор зүгээр ингийн гарн дээр аваад ийм арай багтчих тийм болохоор дахиад жоох явчих. Кремээ ингэж түрхчээд ер нь бол кремийг гараараа уусгавал илүү сайн тарж уусдаг. Яг гэвэл поролоноор уусгаар поролон чин кремийг чинь уугаад авчдаг. Тэгээд эхлээд би ингэж гараараа жиг гэж нялаад өгчдөг. За тэгээд дараа нь болохоор ийм поролоноор би сая уусгачлаа. Энэ нь болохоор ийм нөгөө нэг крем ууж авдаггүй дотроо ийм тэр нөгөө нэг ийм бүрэнхий поролон шиг биш. Крем ууж авдаггүй тийм зориултын поролон байдаг. Тэгэхээр крем чи илүү их арьсан дээрээ тогтсож үлдэнэ гэсэн үг. Тэгээд би нөгөө линзээ зүүгч хагаад будахынхаа өмнө болон зүүхсдэг байхгүй. Яг гэвэл будсны дараа линзийг зүүхээр нөгөө нүдний будагны хорнууд чинь нүд рүү ч орчдөг байхгүй. Тийм болохоор одоо би линзээ зүүгч чинь. Гэхдээ ер нь линз зүүхээр бол будахынхаа өмнө арьсаа бэлтэж явахдаа зүүж агаарай. За би болохоор ийм Нэлиагаан өнгийн линз зүүсэн зүүж байгаа. Нүд ер нь бол миний нүур амар хавантай байна. Яг л өчигдөр орой би шоу утсан болохоор за зүүжлээ. Ийм харагдчихэв одоо. За тэгэнгүүтээ одоо энэ болохоор сүүлийн үед би энийг ашиглаж эхэлсэн. За ер нь бол энийг би ашиглаж үзүүлээд цаанарт энэ бол бүр үнэхээр ер нь бол бодолтыг маань амар өөрчилсөн сүүлийн үед. Тэгээд түрхтэй болохоор ер нь бол энэ юу л гэсэн үг л дээ. Консилер шиг гэхдээ илүү цагаан ингэж тавиад ингэж тавь. Тэгээд ингээд тавиад өгчдөг. Нөгөө талаас яг адилхан тавьчихна. Тэгэнгүүтээ одоо энэ таглаан дээр нь ийм поролон байдаг. Тэгээ тэр поролоноороо ингээд дуусгах гэж. Яг болчихлоо. Ийм харагдчихэв. Яа, тэгтээ ингээд одоо ингээд харах юм бол миний нүүрэн дээр айгүй их юм цагаан батга тэгээд батгнууд гарсан байгаа. Яг гэвэл орой идчихэл ороод тэг миний нойр би нойрон дээр нь айгүй муу ахгүй. Тэгээд орой унтаад хичээл эхэлсэн айгүй завгүй байгаа. Яг гэвэл би одоо төгсөх курс. За дараа нь болохоор би ийм баг дуусгаж байгаа ийм консилер авдаг. Тэгэнгүүтээ батгнуудаа дарна. Сивэд ор гэсэн. Өнтрээд арчлаа. Тэгээ дараа нь ийм жижиг поролон авч агаад энэ хэсгүүдээ. Тэгтээ одоо ийм батганы соргуудаа эсвэл батгнуудаа ингээд консилерээр дарчингууд ийм поролоноор ингээд яангууд ер нь бол тэр дарагдсан консилер чинь бүгд ажиллаад өгчдөг. Тийм болохоор би ингэж гараараа уусгачдаг. Тэнгүүд ингээд нэг арилахгүй ирнэ. Яг тэр батганы сорвиг чинь ингээд дарчдаг. Одоо ингээд харангуут ямар ч тийм өөгүй харагдаж байгааз. Одоо пафтерны хэсэг
Powder нь болохоор ийм аим хөөрхөн. Энэ болохоор нунтаг powder аа. Тэгээд тагн дээр нэг иймэрхүү байна. Үүтээ би нунтаг powder болохоор ийм багсаар тавьдаг. Ийм багсаар. Тэгээд ингээ ер нь тослог газар харагдах юм бол ингээ нэмээд тэг ингээ жиг тавьчихдаг. Бүх газар ерөөсөө зай үлдэхгүй бүгдийг найд болчихно гэж тавьдаг би. Өнөөдөр тэгтээ Шанхайд амар муухай бороотой байна уу? Өчтөржингөө бүр тэнгэр цохоод тэнгэр аян цохоод өрөө гэрэлтэй. Тэг унтахад ер нь айгүй хэцүү л. Тэг одоо бороо орж байна. Цанхоор одоо ингэж харагдаж байна. Одоо тэнгэр аим бүрхэг байна. Тэгээд ийм байна да. Сая би нунтаг powder тавиад болсон. Ийм Floor Nose-ийн ийм шахмал powder тавьдаг. За ийм шахмал powder тавина. Тэгээд тавихтаа болохоор бас яг зай үлдээхгүй ийм тослог харагдсан газараа тавьчихдаг. Гэхдээ ер нь бол хүний хамгийн тослогддог хэсэг бол яг энэ хоёр smile line-ууд. Тийм болохоор энтэй илүү ихийг би тавьдаг. Одоо ингээд харангуут ямар ч тийм тослог газар үлдээгүй бүх газартаа жиг тавьсан байгаа. Тэгэнгүүтээ би ийм спрей аваад ингээд татсан. Тэгээд одоо ингээд хаттлан жоохон хүлээн. Саяны mist маань хатаад ер нь бол шингэчлээ. Тэгээд дараагийн step маань болохоор би хөмсгөө боддог. Хөмсөг бодохдоо би нөө хиймтэй байгаа хгүй. Тийм болохоор хиймээ эхлээд дээш нь ингээд бүгдийн саман чинь. Ер нь бол хөмсгний хиймтэй байхад хөмсгөө бодохоор илүү тийм гоё цэвэрхэн харагддаг. Тэнгүүтээ би хөмсгөө бодохдоо болохоор ийм тэн ашигладаг. Тэнийхээ хамгийн энэ бараан хар өнгөөр будна. Тэгээ бодохтой болохоро одоо энэ сүүл хэсэгтээ илүү их бодыг тавьж өгдөг. Одоо энэ хэсгээ ингээд тодруулаад ер нь бол яг хөмсгөө дагуулаад хөмсгөө илүү тодруулаад буцчихдаг. Миний хувьд бол сүүл хэсэг нь нарийнхан байх хэрэгтэй. Тэгээд одоо яг доотлын нэлээд хот бутаад ингээд үлдээчдэг. Дараа нь самчдаг би. За ер нь нэг юм. Тэгээд дахиад багсаа авч агаад уусгаа дээшээгаа ингээд самчна. Blush тавина. Энэ болохоор бас яг Floor Nose-ийн blush байгаа. Тэгээд өнгийн болохоор би энэ өнгийг тавьдаг. Өнөөдөр болохоор би тийм жоохон илүү ягаан өнгөөр нүрэ бодно. Blush тавихтаа болохоор би энэ ирүүн дээрээ тавьдаг. Тэгээ хамрынхаа үзүүрт тэгээд яг энэ хэсэгт ингээд тавьчихдаг. Тэгээ хоёр хацран дээрээ харагдаж байна уу? Тэгтээ ингээд жинхнэр харах юм бол нэлээд blush тавьчихсан л байна. Энэ камер дээр ерөөсөө харагдахгүй л байна. Blush тавьсан. Одоо би өөрт байж болох хамгийн цагаан тэнийг ашиглаж агаад гэрэл нэмээд өгдөг. За тэгэнгүүтээ одоо миний хувьд хамгийн чухал юм бол contouring гэсэн байгаа. Тэгээд тавихтаа болохоор би ийм тэн ашигладаг. Тэгээд багс нь болохоор ийм нарийнхан багс байна. Одоо саяны ингээд зурцсан бол уусгаад өгнө. Ер нь бол
хүн болгоны хамар өөр болохоор өөр төрлийн контурын аргатай байдаг гэж боддог би. Би бол өөрийнхөө ингээл тавьчихдаг. Тэгэнгүүтээ дахиад ийм бүдүүн багс авч агаад одоо энийгээ би тодруулна. Тэгвэл энэ бол арай л бүтгэн байна. За эхлээд ийм тод бор авч агаад яг энэ доороосоо гээд жоохон дээшээ усгаад гээд тавьчихдаг. Тэгэнгүүтээ одоо бүтгэн бор авч агаад одоо ер нь бол энэ бараг дуусгаж байгаа өнгөн. Тэгээд энэ дээрээсээ энийгээ бас татсгана. Тэнгүүтээ би цайны повдер авч агаад хамраа илүү тийм снэч тарагдуулахын тулд одоо хоёрын талын тэрний юу гэх энэ дээрээ гээд повдраа ингэ тавьчихдаг. Жохон байж байгаа дуусгана. Одоо болохоор би ийм багс авч агаад нацрны гэрэл сүдрээ тавьдаг. Бас яг саяныхаа энэ саяны тод бороор тэгээд ингээд тавьчихна. Тэнгүүтээ одоо шанааныхаа ясан дээр бас тавина. Тэгээд илүү бүдэг ийм өнгөө авч агаад энэ хартагаа гинэ бортоогоо халиад энэ хэсэгтээ тавьж өгнө. Ер нь бол илүү хацарлаг хүмүүс эндээ ингэж контур тавих юм бол хацар нь тийм багасч харагддаг гэж би тэгж боддог. Тэгээд одоо болохоор би эргэлээ тавина. Тэгээд саяны энэ хамарны хажууд тал тавьсан 2 повдроо босгочихно. Гэрэл тавихтаа болохоор би ийм цагаан харандаагаар тэгээд ийм жижигхэн багс авч агаад эхлээд хамарныхаа үзүүр дээр тавьчихдаг. Тэгээд энэ бридж хэсэгтээ бас тэгээд энэ нүдний хоёр доор эгиосал гэдэг энийг энэ хэсэгтээ одоо бол уусгаагүйгаараа ингэж харагдаж байна. Уусгахтаа болохоор би цагаан тэн авч агаад саяны тавьсан газруудаа давхарлаад тавьчихдаг. Би ер нь өдөр тутамдаа ийм одоо миний энэ мейкап стайлыг ер нь бол тийм үеийн мейкап стайл гэдэг. Тэгээд би ер нь ийм үеийн мейкапнд аягүй дуртай. Тэгээд одоо болохоор энэ хамрыг илүү өндөр харагдуулдаг нэг арга зааж өгье. Тэр нь болохоор энэ нүднийхээ унхархаад цагаан тэнэрээ гээд тавьчихдаг. Хартаа ингэж тавингууд хамарч илүү өндөр харагддаг. За тэгэнгүүтээ би хайлайтаа тавина. Ийм цав цагаан өнгийнхийг тавьбал илүү ер нь тийм гэрэлтэй миний нүрэнд илүү тохирдог. Тийм шаргалууд ерөөсөө тохирдгүй. Би надад нэг тийм таалагддаггүй. Тэгээд саяны ийм хамрынхаа үзүүр дээр энэ хэсэгтээ дух хамар одоо энэ хэсэг тэгээд ирүүн дээрээ тавьдаг. Тэнгүүтээ ийм багс авч агаад хоёр хацарт дээрээ тавьдаг. Дараагийн степ болохоор би ийм бас бүрийн нарийнхан багс авч агаад ийм бор контуринг тэнэрээ одоо энэ хамарныхаа энэ шиг тавингуудаа одоо яг энэ уруулны энэ голын хэсгээр ингэж бороор тэнгуут илүү нэг тийм cute харагддаг.
Тэгээд эгиасаалаа тодруулчихна. Арай л амар тод уу. Тэгээд одоо ийм тод харагдаж дараа нь уусчдаг байхгүй юу? Ер нь галаа гараад ийм чигтэй орчинд явахаар буддаг. Ер нь бол амар буддаг. Тийм болохоор би илүү тод буддаг. За одоо болохоор би нүднийхаа доор саа тавина. Саагаа тавихдаа би бас ийм Flower Nose-ийн ер нь бол энэ ягаан өнгө тавья гэж бодож байна. Тавихдаа болохоор ийм саяны жижигхэн багсаараа тавина. Тэгэхээр нүднийхаа доор за одоо хамгийн чухал зүйл бодлого нүднийхаа бодолтонд оръё. Нүднийхээ бодолтыг хийхдээ болохоор би ийм нийл ягаан өнгийн бодгийг ашиглана. Ягаад гэвэл нийл ягаан өнгө надад амар цогтөг. Тэгээд энэ ихтэй амар хөрхөн байгаа цартаа. Ийм заяа. Энд тэгээ амар хямдхан 40 он 40 50 оноор л бас. Монголоор гэхээр 25,000-аар авсан гэсэн үг. Тэгээд одоо болохоор би энэ өнгийг ашиглана арай жоохон бараа ягаа. Тэгээд багс нь болохоор ийм нүдний бодгоны багс байна. За ер нь бол би нүдээ бодохдоо ийм хоёр хэсэг тувааж боддог. Тэгэхээр энэ сүүл нүдний төгсгөл хэсэгтээ ийм нийл ягаан өнгөө уусгаад өгнө. Тэмүүтээ ийм илүү нарийнхан багс авч агаад одоо би энэ ягаан өнгийг тавих чинь энэ ягаан энэ тавихтаа болохоор илүү тийм нүдтэйгээ ойрхон гээд за энэ бол арай л амар ягаан болчих шиг боллоо. Тийм болохоор би хар өнгөөр дахиж давхарлаж будахаар шийдлээ. Тэгтээ ийм Flower Nose-ийнх бас одоо энэ хар өнгөөр дахиад энэ хар өнгөөр би ухархааг нь жоохон гээд Гингүүд илүү нэг тийм зэвүүн за ийм ер нь бол нүдний будаг нэг юм. Гингүүд одоо би гол одоо яг энэ хэсэгтээ саа тавина. Саа тавихдаа болохоор нийл ягаан саа тавина гэж бодож байна. За энийг тавья гэж бодлоо. Ягаан саа юм шиг байна. Ийм гаралттай. Тэгээд сүүлд бас би нэг юм шинэ юм нэмээд байгаа бодлоо. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ хөмсгнийхөө энэ хэсэгт би бас саа тавьж байгаа. Яг сая энэ нүдэ бутсан саагаа. Ийм одоо амар гоё хэлчихсэн. Зяк. За нүд маань болчлоо. Би бас давхраа нааж байгаа. Ер нь за давхраа наахтаа болохоор нэг ийм давхраа наа. Тэгээд энэ амар том давхраа болохоор би ер нь нүдтэйгээ нэлээ ойртуулж наадаг. За тэгээд давхраа наацсан дээрээ дахиж нэмж саагаа тавина. Одоо болохоор би контур зурна. Контур зурхтаа ийм нарийнхан үзүүртэй контур байвал илүү сайн. Тэгээд энд юу гэсэн
эндээ бас юм минг тавьчихдаг. Бич. Тэгээд сармуусаа дэрвэлгэж. Контра зурхтаа ингээд нэг зураас эхлээд тавьчихдаг. Гэт эхлээд ер нь бол энэ нарийнхан үзүүртэй контророо ингээд контрныхоо хоёр талын зураад үзүүрийг гаргаад өгчдөг. Тэгэнгүүтээ би дахиж ийм бүдүүн үзүүртэй контур авна. Тэгээд энэ одоо дотортлын будаад өгчдөг. Тэгээд бас дараа нь болохоор би ийм бор өнгийн харанд авч агаад нүднийхээ энэ шиг тэнгүүтээ дараа нь сурмууснаа. Өнөөдөр болохоор би ийм илүү өвтгөн сурмуус наах чинь. Сурмуус наахтаа болохоор би ийм нүдээ ингэж дээрээс нь татж агаад доороос нь сурмуусныхаа доор наадаг сурмуусаа. Сурмуусаа наацсан. Ой. За сурмуустай нүд, сурмуусгүй нүд. За сурмуусаа наацсан. Ийм харагдаж байна. Айгу нэг сурмуус ингээд наачаар давхраа наасан нэг мэддэхгүй байгаа зүрн. Тэгээд сурмуусаа наацсан бол одоо сурмуус наасан сурмуусаа жоохон цавыг натсны дараа дэрвэлгэн. Тэр хоорондоо би доод сурмуусаа буддаг. Доод сурмуусаа бодсон. Одоо би сурмуусаа дэрвэлгэн. За сурмуусаа дэрвэлгсэн. Одоо бодлол нь ийм байна. Одоо би уруулаа боддог. Хамгийн сүүлийн алхам бол уруулаа бодох. Уруулаа бодохдоо болохоор эхлээд би хүрээлнэ. Хүрээлэхдээ илүү гаргаж болох хэсгүүд гэвэл доотлын энэ, тэгээд дээдлийн энэ. Тэгээд урууландаа болохоор би энэ хоёр ямыг ашиглана. Эхлээд ийм тинт байна. Улаан өнгийн тинтээ бодохдоо гээд гэж боддог. Тэгээ дараа нь ийм Roman-ийн lip gloss-аар за нүрээ будаад үсээ янзлцсан. Ийм харагдаж байна. Bye bye.